Синхрон хичээл 2 12-ийн В-гийн ГПА-гийн нийлэгжил митохондри болон хлоропластын мембран дах электрон зовролттой холбоотой болохыг тайлбарлах гэсэн суралцгын зорилтын хүрээнд хичээл явагдана. За митохондрийн онцлог нь митохондрийн Кристи мембранд устрагчийн электрон ба протон тээвэрлэгчийг хүлээн авахч эсэлдэн ангижрах потенциалаараа ялгаатай электрон өгч авах чадвартай дөрвөн комплекс зураг нэг игнэнд бол цувран байрласан байгаа нь зураг дээр харагдаж байна. Мөн ГПА-гийн нийлэгжлийг хурцгаагч ГПА синтеза фермент Кристи мембранд байрладаг нь эволюцийн явцад митохондрийн орон зай болон гадаргуугийн талбайгаа нэмэгдүүлсэн нь маш хурдан хугацаанд энерги үүсгэж зохицсон явдал байх нэ. За хемоосмосын талаар тайлбарлая. За тэгэхээр зэрэг NADH буюу никотин амидын нуклеотид устрагчийн электроныг тээвэрлэгч өндөр энергитэй 2 электроноо комплекс нэгдвэгч эсэлддэг байна. Энэ үед ялгарсан энергийг ашиглан протоныг митохондрийн матриксаас мембран хоорондын зайруу шахдаг. За энэ доор харагдаж байгаа улаан дээр бол саяны үйл явцыг товчоор схемлэн харуулсан байж байна. За дараад нь FADH2 электрон тээвэрлэгч арай бага энергитэй 2 электроноо комплекс 2-т өгдөг. За комплекс 2 нь бол протоны шахваргүй бөгөөд электроныг шууд коэнзим Q-д дамжуулдаг байна. За мөн энэ үйл явцыг бол товчоор энэ улаанаар бол схемлэн харуулсан байна. За комплекс 3 нь бол электроныг хөдөлгөөнд зөөвөрлөгч болох цитохром С-д дамжуулахын зэрэгцээ протонуудыг бол мембран хоорондын зайруу шахаж протоны градиентийг нэмэгдүүлдэг байна. За электрон зөөвөрлөгч гинжин хэлхээний төгсгөлдөө комплекс 4 нь цитохром С-гээс ирсэн электроныг эцсийн хүлээн авахч болох хүчилтөрөгчд дамжуулж усыг үүсгэдэг. За мөн протоныг шахдаг ба хүчилтөрөгч байхгүй тохиолдолд бол энэ үйл явц явагдах нэ. За мөн энэ үйл явцыг болохоор энэ доор бол улаан дээр схемчлэн харуулсан байж байна. За ингээд мембран хоорондын зайд устрагчийн градиент ихснээр митохондрийн хоорондын зайнаас бол матрикс руу чиглэсэн протоны урсгал нь ГПА синтеза энзимийг эргүүлэн энэхүү механик энергиэр бол ХПА болон фосфатыг нэгтгэн ГПА-гийн нийлэгжүүлдэг энэ үйл явцыг бол хемоосмос гэж нэрлэдэг байна. За мөн энэ үйл явц бол протоны градиент эндээсээ ГПА синтезагаар протон урсна. За механик эргэлт үүсдэг байна. Энэ үед бол ГПА нийлэгжиж ХПА нь бол нэг фосфатыг нэгдүүлэн ГПА-г үүсгдэг байх нэ. За ГПА-гийн мөчлөгийн үйл явцыг зөв нэрлэх дасгалыг энэ QR кодыг ашиглан гэрийн даалгаварт хийж өөрсдийгөө сориорой. За мөн энэ линкээр ороод бие даан ажиллах дасгал бичлэг байгаа. За мөн энэ дасгал бичлэгүүдийг ажиллаж өөрсдийгөө сориорой.